нэг вебсайт бүтээдэг компани захирал шиг л болсон. Энд чинь ингээд сууж байгаа гэсэн үг байхгүй юу? За сайн байцгаана уу? Би та бүхэндээ хэрхэн яаж ийм сайт бүтээсэн бэ гэдэг талаар нөгөө хичээл оруулахаар бэлдэх гэж байна. Энэ ердөө л $22-оор л бүтсэх гэж тайлбарлаж байна. $22. Гэтэ $22-оор би ганцхан сайт биш, маш олон сайтуудыг бүтээх боломжтой гэж боддоо. Энийг би өчигдөр орой нэг 20 тийм үү 30 минут нэг суусан. Өнөөдөр нэг цаг 30 минут орчим суусан. Тэгээд ийм өөр ингэсэн хүслээрээ иймийг ингэрээ гэдэг нэвтэрч болдог. Тэгээ нууц зүгээ мартсан тохиолдолд энэ мэйлэн дээр маань код ирдэг. Энэ бүгдийг сая холбосон. За нэвтэрч ороод өөр ингэсэн админ ирэхээр бичлэг оруулж болдог. Хичээлүүдэд засаж болдог. Одоо энэ админ ирэх мэрхтэй. Одоо юу гэх AI ашиглаад өөрийнхөө хүслээр хүссэн вебсайтаа ингээ хийх боломжтой. Цаатлах нь өнгө, дизайн, одоо энэ нэг уншиж байна, төр хүлээнэ гэсэн энэ үг мүг энэ эргэлдэж байгаа бөөрнхий зөөнхийг ч гэсэн та өөрийнхөө хүслээр ингээд за ийм өнгөтэйг ингэдэг тэгдэг гэдгийг ингээд AI-да хэлээд ийм амархан вебсайт хийх боломжтой болж байна. Мөнгөө би юунд зарцуулсан бэ гэхээр нэгдүгээр би Cloud AI дээр starter pack буюу $20-ыг би энэ Cloud AI дээр төлсөн. Та хэд маань энэчнээсээ Cloud AI руугаа ороод апгрейд гэдгийг сонгоод эхний ээлжинд зүгээр ядаж $20-оор starter pack-ийг авсан зүгээр юм шиг байлаа. Тэрний дараа үлдсэн $2-ыг би юунд төлсөн бэ гэхээр зүгээр энэ нэг domain name сонирхож үзээд ер нь шууд ингээд publish болгоод үзүүл яадаг юм бол гэдэг утгаар энэ domain нэрэн дээр нэг $2 төлсөн. Ингээл ерөөсөө $22-оор би юм ингээд бүхлөтийн ийм сайттай өөр ингэсэн вебсайттай веб хуудастай болчихж байгаа гэсэн үг байхгүй. За яаж хийсэн бэ гэхээр одоо би таад зөв ерөнхий нэг ийм болсон гэд харуулдаг юм. За би энэ Cloud AI дээр ингээд чи ийм ингээд ажил хийдэг байна. Тэгээ надад нэг иймэрхүү зорилготой ингээд ийм зүйлүүд орсон. Ийм сайт бүтээгээд өгөө. Сайт нь ингээд нэг MD файлыг гаргаад өгөө гэд би ингээд хэлсэн баггүй. Тэгээ надад нэг иймэрхүү зүйл гаргаж ирсэн. Ингээд ийм дашбордтой иймтэй ингэж болдог. Тэгээд одоо бас энэ нэг доотлын болонд байгаа нэг роботны зураг ба штэ. Энэ дээр би OpenAI холбогдсон. Үссэн юм асууж болно. Одоо юм бичээд өөдөө шууд нөгөө миний OpenAI API-тэй холбогдсон болохоор ингээд шууд хариулна. Миний сайтн дээр байгаа мэдээллийг ашиглаад надад буцаагаад энэ мэдээллийг өгнө гэсэн зүйл өгөх байхгүй юу? Нэг иймэрхүү зүйл мөлөттэй ингээд төлбөрийг болохоор QPR авдаг болно гэдэг ингээд энэ дээрээ бичээд өөрөө энийг ингээд зохиолгож байгаамаа. Одоо юу гэх юм энэ дотор ийм зүйлүүд байдаг. Ингээд ороод үзвэл ийм байх ёстой гэдэг. За энэ файлаа би татаад авсан. Татж авчаад надад юу хэрэг болсон бэ гэхээр нэгдүгürt энэ VS Code гэдэг зүйл хэрэг болсон. Одоо энэ VS Code гэдэг ийм програм байгаа. За би та хэдэд линкүүдийг тавиад өгчнө заяа. Энэ VS Code гэдэг зүйлийг ороод өөрөөхөө ашиглаж байгаа Windows ашиглаж байгаа, Linux ашиглаж байгаа, Apple ашиглаж байгаа. Тэрэн дээрээ татчихна. Мөн Node.js гэж юм байна. Энэ Node.js гэдгийг татна. Тэгээд Git гэж зүйл байгаа. Git for Windows гэдэг. Энийг татаас болгочихно гэсэн. Ийм 3 програм суулгаад энэ 3 чинь гурлаа өнгөө байгаа шүү за. Тэгээд Cloud дээрээ starter pack аваад нэг domain нэрх аваад ингээд би ерөөсөө вебсайт бүтээчих байгаа гэсэн. За энэ дотор яаж суулгах юм бэ гэхээр энэ Cloud Code гэдгийг юунасаа энэ extensions гэж зүйл нь штэ. Энэ дээр хэдүүлээ Cloud Code гэдэг зүйлийг хайгаад Cloud Code-аас суулгачнаа. За энэ дээр ингээд Cloud Code гэж хайгаад Cloud Code for VS Code гэдэг энэ нэвчтэй. Энийгээ ингээд ерөнхийдөө энэ хажууд нь бас яг энэ шиг install гэж зүйл байгаа. Энэ дээрээ дараад install гэдэг дараа суулгачнаа. За тэгэнгуутлаа энэ хажууд чинь бол ерөнхийдөө эхлээ ороход нэг ийм chat гэдэг ийм зүйлтэй байгаа заяа. Тэгэнгуутл энэ дээр нь Cloud Code гэдэг зүйл чинь үүсчихнэ. Энэ дээрээ дараад энэ дээр нэг subscription гэж нэг зүйл байгаа. Тэрэн дээрээ дарангуутл өөрөө чинь Cloud AI руу нэвтрэх эрхийг чинь ингээд өгчнө. Тэгээд энэ хоёр чинь хоорондоо холбогдчихгоот л өөрөө чи одоо нэг starter pack гэдэг зүйл чинь энэ дотор ингээд ажиллаад энэ Cloud чинь дотор ажиллаад эхэлчихнэ гэсэн. За тэгэнгуутл нэмэх гэдгийг дарж агаад саяны нөгөө нэг татсан MD файл нь штэ. Одоо энэ штэ. Энийг оруулж өгөнгөтлээ. Надад энэ сайтыг ингээд бүтээгээд өгөө гэд таад монголоор ч гэсэн болно. Би одоо энэ дээр ингээд дандаа монголоор ингээд
эхлэл нүүрсэйгт миний YouTube бичлэг тавьж болох уу? Би эжент юу хийж чадгийг тайлбарсан бичлэг байгаа гэдэг нь гол ингээд YouTube-ийнхаа линкийг өгөө гэх. YouTube-ийнхаа линкийг өгөн гутал надад энэ чинь ингээд шууд засч өгөөд ийм байдлаар ингээд үзэх боломжтой болгоод ингээд тавиад өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дээр энэ дээр ийм ажиллахгүй байна. Энэ дээр энэ үнэгүй бүртгүүлэх гэдэг дээр дарахаар ингээд бүртгэлийн хэсэг нэгдэхгүй байна гэдэг ч юм уу те. Тэр мэрийгээ ингээд хийлээд энэ дээр ингээд шууд тэр дор ингээд засаад явчих боломжтой юм байна. Тэгээд MD файлаа өгөнгөтлээ бүтээгээд өгөө гэх юм бол ингээд өөрсдөд чинь таад чинь нэг иймэрхүү юм фолдер үүсгээд дотор нь байх хэвээр бүх мэдээллүүд чинь ингээд хийгээд өгнө. За тэрний дараа яах вэ гэхээр ийм Vercel.com, Superbuzz.com гэж ийм хоёр сайт байна. Энэ хоёр сайтад бүртгүүлэх юм байна. За энэ сайт дээр бүртгүүлэх нь ямар хэрэгтэй вэ гэхээр таны одоо энэ бол ингээд Outlier AI гэдэг зүйлийг миний компьютер дээр ингээд үүсгэсэн байгаа зүйл аахгүй. Энэ VS Code гэдэг дээр ингээд cloud-тай бид нэр ингээд чат бичлцээд ингээд компьютер дээр ихний ээлжинд өөрийнхөө веб хуудсыг үүсгэсэн байгаа. За тэгэн гол энийг болохоор энэ Superbuzz гэдэг сайт руу бүртгүүлээд энд бас үнэгүй юм байлээ. Ихний ээлжинд одоо баг гигабайттай зүйл ашиглаж байгаа болохоор үнэгүй байдаг. Тэгэн гол Start Your Project гэдэг үүсгэн готлаа. Энэ Superbuzz-ийнхаа API-уудыг холбож өгвөл тэгэл VS Code-оос шууд Superbuzz руугаа хуулчнаа. За мөн энэ хоёроо Vercel-тэй холбож өгнө. Ингээ Vercel гэдэг зүйлтэй project үүсгээд та энийг илүү дэлгэрэнгүй нарийн үзэх юм бол яг хуу YouTube-ээс яаж Vercel-ийг яаж ашиглах вэ? Superbuzz-ыг яаж ашиглах вэ? За үнэхээр бүр YouTube-ээс бичлэг үзэж болохгүй гадах юм бол энэ дээр би энэ одоо Superbuzz-ийн аккаунт дээсээ одоо яах вэ гэдээ асуух юм бол энэ дээр та хэдэд буцаага шууд монголоор хариулаад өгнө. Энэ дээр энэ дээр дараа гэдэг энэ cloud code бол үнэхээр бүр яг үйлдвэрлэлээр нь хүртэл зааж өгч чаддаг. Мондог яа ялээ. Тэгээ би дөнгөж өөрөө туршиж үзэж байгаа. Тэгээ дээрээс нь яг өөрөө ийм код мод бичиж мэддэггүй болохоор энийг хийж үзсэн. Тэгээд бүр ингээд өөр нэгэн вебсайт зохиож бүтээж болж байгааг ойлгоод мэдээд таад ч гэсэн бас ингээд нэг оролдоод үзээсэй гэж бодоод хэрэгтэй хүн бас өөр нэгэн ийм вебсайтыг ингээд бас хүнд мөнгө төлөхгүйгээр тийм ээ ингээд өөрөө зохиож чаддаг болчихвол бас хэрэгтэй болов гэж одоо бичлэг хийж байгаа шүү. За. Тэгээ ингээд Vercel дээрээ үүсгэн гутлаа. Тэгээд эдгээрсээ ерөөсөө л хооронд нь энэ cloud дээрээ хилээд одоо энэ дээр ийм код гараад ирлээ. Одоо юу гэдэг энэ дээр бас ингээд нэг environment variables гэдэг иймэрхүү зүйлүүд ингээд бичиж өгч байгаа байхгүй юу? Энэ кодуудыг одоо хаанаас олох вэ, яаж хийх вэ гэдэг бүх зүйлүүдийг та энэ cloud AI-аас шууд ингээд асууч болно. Тэгээд алдаа гараад ирэх юм бол одоо энэ deployment дээрс одоо минийхийг хэлнээр өчигдрөөс эхлээд ингээд 4 5 6 7 8 алдаа гарч ирж байгаа. Энэ болгоныг би өөрөө нэг интернетээс ухаж хайгаагүй. Шууд одоо энэ алдаан дээр нь гэхэд ингээд гараад ирж байгаа байхгүй юу? За тэгүн готлын копиг нь дарангутлаа. Шууд энэ cloud AI дээр ингээд хуулаад enter дараад оруулчихна. Тэгүн готл таны алдаа чи энэ дээр байгаа юм байна. За би гээл засаад өгөө. Одоо энэ дээр засчин готлаа та team код ингээд биччихээрээ. Тэгэхээр шууд одоо юу гэх юм цаашаа таны Superbuzz руу очичоод тэгээд Vercel дээр чинь deploy хийгдчихнэ гэдэг зүйлүүдийг өөрөө ингээд сайхан тайлбарлаад өгнө. Тэгэл алдаануудаа нэг нэгээр угаасаа мэдээж бид нэр өөрсдөө бичиж мэдэхгүй юм чинь дээр маш олон ингээд ганц хоёр алдаанууд гарч ирж байгаа байхгүй юу. Тэр болгоныг тэгээд шууд cloud руу бичээд одоо ийм алдаа гараад байна гэдгийг хилээд байх юм бол маш хурдан ингээд засагчдаг юм байлээ. Одоо ингээд харахад 1 2 3 4 5 6 7 8 ингээд 8 алдаа гарсны дараагаас эхлээд ямар ч алдаагүй миний вебсайт ингээд шууд байнга ажиллаад эхэлсэн гэсэн үг байхгүй юу. За тэрний дараа болохоор ингээд вебсайтаа ингээд өөрөө ажиллуулад эхэлж штэ. Одоо энэ Vercel дээр болохоор өөрт чинь нэг тийм би энэ зүгээр домен худалдаад авсан байхгүй юу. Яг $2 зүгээр туршилт хийгээд тэрнээс өөрсдөө чинь ийм Outlier AI Vercel app гэдэг ингээд ийм free одоо үнэгүй тийм домен таад өгч чинь энэнгээр ч гэсэн ингээд таад ороод үзэх боломжтой гэсэн үг байхгүй энэ хаягаар нь энэнгээр нь ч гэсэн ингээд явуулаад байх боломжтой гэсэн. Тэгүн гутал энэ дотроо ингээд ороод энэ нэвтрэгтэр дарахаар болж гин үү, бүртгүүлэхтэр дарахаар болж гин үү, энэ бидний тухай дээр дарахаар ингээд дарж марахаар бол ингээр болохгүй. Энэ өгнүүдийг зассан юм асах юм бол одоо ингээд шууд үнэгүй 24 ажилттай болмоор байна уу гэдгийг ингээд хуулан гутлаа. За энэ нүүр хуудас дээр байгаа энэ үгийг солиод
өгөө гэх ч юм уу тийм. Юу олгож хувирахын гэхээр энэ нэг хаштагын дотор сайн байна уу гэх тийм ээ. Ингээд бичнэ. Тэгвэл гутлын өөрөө шууд ингээд Hero Section TSX гэдэг энэ дотор ингээд тэр код ингээд бичээд явуулчих гэсэн. Одоо ингээд надаас зөвшөөрөл хүсэж байна. Би нэг чи ингээд цааш нь одоо энэ Vercel руу чи ингээд ажиллаж эхлүүлэх үү гэдгийг асууж байгаа гэсэн үг байхгүй юу? Би заавал команд бичих шаардлагагүй. Энэ Cloud AI өөрөө шууд би ингээд биччихье. Чи зөвшөөрж гинэ үү гэдэг зүйлийг надаас асууж байгаа байхгүй юу? Энэ компьютерийг одоо энэ PowerShell гэдэг зүйлийг чи би ашиглаж болох уу гэдгийг асууж байгаа гэсэн. Ингээд л ерөөдөө бүх юм ингээд өөрчлөөд явах боломжтой юм байна шүү. За та хэд маань ч гэсэн ерөнхийдөө нэг оролдоод үзээрэй. За одоо хэдүүлээ нэг зүйл нэмэх гээд үзье. Одоо ингээд шинэ курс ингээд нээж болж байна. Шинэ одоо нээсэн курсээ устгаж болохгүй байна. Admin хэсэг курс засах хэсэг нэмтэй байна. Ингээл та хэд маань ерөөсөө ямар нэгэн юм засахыг хүсэх юм бол энийг ингээд сайхан Cloud AI-тайгаа ярилцаал. Тэгэл Cloud AI чинь энэ дэр нь чи зөвшөөрлөө зөв өгч чадах юм бол одоо ингээд одоо Git admin энийг би өөрөө заавал ингэж нөгөө нэг PowerShell ашиглаж бичих шаардлага болчихж байгаа байхгүй юу. Тэгээ Windows PowerShell дээр заавал одоо ингээд Git add тэгэл тэр app-daemon гэдэг юм ингээд бүгднийг нэгээр ингээд copy paste хийгээд ч юм эсвэл гараараа ингээд бичиж явах ямар шаардлага байхгүй болчихж байгаа. Зөвшөөрлийн энд нь өгчих юм бол Cloud AI чиний өмнөөс бүгдийг ингээд хийгээд өгч байгаа гэсэн үг. Одоо дахиад deploy хийж дуусгахын төлөө гэсэн үг. Шинээр deploy хийгдсэн байна уу? За create just now гэж тийм ээ. Дөнгөж сайхан deploy хийгээд дуусчихжээ. За ороод admin-ийнхаа ихээр ороод хараадах. За энэ хараа устгах нийтлэх гэдэг ийм хоёр кнопк. Түрүүн байсан бол нийтлэх гэж байсан шүү дээ. Одоо болохоор устгах гэдэг кнопк нэмээд өгсөн байна гэсэн үг. Одоо тэгэхээр хэдүүлээ энийг ингээд бүр мөс ингээд устгаж болдог болчлоо гэсэн үг. За ингээд refresh хийхээр сайн хэсэг маань ингээд устдаад алга болчихлоо. Иймэрхүү ингээд өөрийнхөө хүссэн зүйлийг ингээд за одоо тийм нэмээ ийм нэмийг хэлээд сайхан ярилцаад гэх юм уу. Одоо бараг л нэг вебсайт бүтээдэг компани захирал шиг л болсон. Энд чинь ингээд сууж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд амжилт хүсье. Та хэд маань ч гэсэн өөрсдийн гэсэн вебсайтыг сая 2 сая төгрөг төлөхгүйгээр ерөөсөө л $22 төлөөд л ингээд бүтээх боломжтой юм байна шүү. Баяртай. Subscribe дараарай.